Зэрэгц дундаа анги өдөрцөн багш нар ангийнхаа эрчийг мэдээлсэн үү? Nestlé Солонгос SF сургуулийн Алтан намар ургац сургаалтын төсөлт ажилд амьдрах ухааны сургалтанд 7 ангийн 24 сурагчаас 20 сурагч бэлэн Роберт гэсэн анги өдөрцөн багш Бодрмаа. За 8 анги амьдрах ухааны сургалтанд 14-өөс 11 хүрэлцэн ирсэн. Мэдээлэл аравт өгсөн ангийн багш мөнх насан. Амьдрах ухааны сургалтанд 9 агаас нийт 18 сурагч ирсэн байна. 10 ангийн нийт 17 сурагчаас 13 сурагч намрын уламжлалт Алтан намар амьдрах ухааны сургалтанд хамрагдаад бэлэн. Ангийн багш мөнх гэдэг. 11 ангийн багш ихтэй аялдах нь Алтан намар амьдрах ухааны сургалтанд 11 анги 10 сурагч ирлээ. Мэдээлэл өгсөн анги өдөрцөн багш ихтэй. 12 анги 8-аас 5 сурагч ирсэн 2 чөлөөтэй 1 өвчтэй. Амьдрах ухааны сургалтанд хамрагдахад бэлэн анги өдөрцөн багш Ням Жаргал. Солонгос SF сургуулийн амьдрах ухааны сургалтанд 20 багш бэлэн. Арабт өгсөн ангийн багш Нарантуя. За Солонгос SF сургуулийн намрын ургац сургаалтын амьдрах ухааны сургалтанд сурагчид бэлэн жагссан мэдээлэл аравт өгсөн энэ дээрийн багш Аривчир. 2022-оос 2023 оны хичээлийн жилийн хамгийн анхны амьдрах ухааны сургалт маань намрын ургац хураалтын ажлаар Алтан намар нэртэйгээр зохион байгуулагдаж 6-аас 12 дугаар ангийн сурагчид маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхний өнөөдрийн ажил сурлагад нь илүү ихийг мэдхийг хүсэж байна. За өнөөдөр та саримс хураах талаар ихчин хэлж өгье. Саримсыг хураахдаа эхлээд шорооноос нь судлаад маш сайн ингэж цэвэрлж судлаад тэгээд нэг тал руу ингэж тавьж гаргаад ингэ сайхан хатаа ямар ч тийм химийн элемент юу бордоо ороогүй яг органик гэдгээрээ бусад ногоонуудаас ядгаатай тал нь тэрэндээ байгаа шүү. За яа манай За онц шийдэл хувьцаат компани ногоон толгой ферм дээр өнөөдөр Солонгос SF одоо сургуулийн дунд болон ахлах ангийн хөөгтүүд амьдрах ухаан гэдэг энэ хичээлийнхэн хүрээнд ургац сургаалтанд бол одоо Алтан намар гэдэг энэ ургац сургаалтын үйл ажиллагаанд оролцож байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж хийж байгаа ногоон толгой фермийн хамт олон багийн хувьд бол танилцуулахад би өөрөө онц шийдэл компаниг үүсгэн байгуулагч одоо захирал намаг инх төвшин гэдэг бол Өндөнгийн инх төвшин гэж энэ хүн байна. За манай ногоочин менежерээр ажилладаг Мөнх Жаргал гэж хүн байгаа. Мөн Номин Далай маань бол бас өнөөдөр ингээд та бүхэнтэй хамтарч ажиллаж байна. За энэ намрын хувьд энэ амьдрах ухааны хичээлийг ургац сургаалт дээр Алтан намар гэдэг энэ хөтөлбөр болгож хэрэгжүүлж Солонгос SF сургуультай анх удаага бол ногоон толгой фермийн хувьд хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ жилээс эхлээд бид нар бол цаашдаа их урт удаан хугацаанд энэ хүүхдүүдийг амьдрах ухааны сургалтанд сургах ганц одоо ногоо хураах биш тийм ээ, ганц одоо жимсгний болон ногооны энэ талбай дээр ажиллуулах биш. Цаашид ер нь бол бас Монгол соёлыг танилцуулах, Монгол ах уй, Монгол урлаг тийм ээ,
тэр нь ахуйтайгаа яаж хэрхэн холбогддгийг, бидний аж амьдрал тэр нь хаана яаж тусдгийг гэдгийг илүү одоо ингээд хүргэх зорилгоор бид нар бол энэ сургуультай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн бидний хамтын ажиллагааны эхлэл маань бол одоо ургац сураалтын алтан намар үйл ажиллагаагаар эхэлж байгаад маш их таатай байна. Тэгээ өнөөдөр бидний одоо дунд ахлах ангийн энэ хүүхдүүдийг авчираад хийлгэж байгаа нэг ажил маань бол одоо сармис сураалт. Өнөөдөр ногоон толгой ферм анх удаагаан Монголд бол яг сертификатаар баталгаажсан органик саримсыг 2 талбайд тарьж хүүхдүүдийг бол энэ ургац сураалтанда одоо авчирж ажилуулж байна. За хэрнээ өнөөдөр гайхамшигтай бас нэг сайхан өдрийг ирээдүйд их дурсамжтай энэ сайхан өдрийг өнгөрүүлж байна. За Солонгос сургуулийнхаа одоо хүүхдүүдтэй магадгүй яг үнэндээ бол хамгийн их одоо агро тур гэж одоо энийг л хэлдэг байх гэж ингэ шавьдаа бол бодож байна. Тэгээ бидний үед ч гэсэн хаанаас үүсдгийг юу хийгээд ямар амжилтанд хүрдэм бэ гэдгийг яг үнэндээ бол харуулахын хамгийн их том боломж нь энэ гэж ингэж харж байгаа. Өөрсдөө тариад ургуулад түүнийг хурааж аваад за ингээд хамгийн сайхан хүнсээ хэрэглээд ингээд жинхэнэ ад зэрэглийг бол эндээс мэдэрдэг гэдгийг ингэж ойлгож байгаа. Тэгээ энэ удаа бид нар одоо энэ жил ямар ч байсан Солонго FC сургуультайгаа хамтраад нэдэдгүй олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ингээд хамтарч ажиллаж байна. Тэгээ энэний маань нэг үр дүн нь одоо үр дүн нь бол энэ намар цагийн одоо ургац сураалтын ажил. За тэгээ дээрэс нь бас хамтдаа одоо энэ ингээд хөдөлмөрлөх хөс хүчээ одоо ингээд энэ нийтлээ зориулах гэдэг ингээд гайхамшигтай сайхан зүйл байна. Хоёр гэвэл магадгүй ирээдүйд бид нар маргааш мэрэгчл бид нар өөрсдөө энэ талбайд одоо яг өөрсдийнхээ гараар хүүхдүүд маань тариад маргааш нь хурааж аваад арчлаад ургуулад ингээд хураагаад авдаг ийм одоо боломжуудыг бүрдүүлнэ. Тэгээ ер нь бол бидний ирээдүйн зорилго бол тэр угаасаа ингээд маш олон талбайнууд байгаа. Энийг гэр бүлээр нь, найз нөхдөөр нь, хамт олноор нь энийг маш одоо тодорхой хэмжээнд ингээд хуваагаад за ингээд өөрсдийнхөө ногоог тариад ингээд ургуулад түүнийгээ одоо хүнсэндээ хэрэгэлдэг ийм л боломжийг монголчууд олгохыг бол хичээж байгаа. Үндсэн зорилго маань бол энэ. Тийм учраас бидэнтэй хамтарч ажиллаж байгаа, манай компанитай хамтарч ажиллаж байгаа та бүхэн чинь талээсээ баярлалаа гэж шилмээр байна. Тэгээ бидний хамтын ажиллагаа үргэлж одоо гэрэлтэй гэгээтэй илүү сайн сайхан байна гэж итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт, сурлагын амжилт за бүх зүйлийн одоо сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Солонгос сургуулийн 6 анги сурагч би Батгэрл байна. Тэгээд одоо ахлах дунд ангийнхаа энэ ургац сураалтанд ирээд дунд ангийнхаа одоо ингээд түнс сураагаад ахлах ангийнхан маань тэнд одоо сармис сурааж байгаа. Би 6 ангийн юм Мууган Баяр гэдэг хүүхэд байна. Дунд ангийнхан маань хүүхдүүд энд ургацын талбайд ингээд түнс сураагаад байж байгаа. Би сайн найзтай хамт баг болоод ажиллаж байгаа болохоор надад бол амар хөвгөлтэй. Ядрах юм таалга. Надад л энэ зах амар таалагдчихэ. Манай найзууд ч гэсэн таалагдж байгаа ах гэж бодож байна. Can you introduce yourself? Yes. My name is Hacı Bekir Kalaylı. I am from Turkey. I work in Selangor SF School as a teacher. I teach English and English mathematics.
Inji, so